Өнөөдрийн тоглолтноос хов чонхруудын бүрэлдэхүүнд гол тоглогчдын нэг болсон өсгөр энэ тоглолтноос оролцох боломжгүй байгаа. Тэгэхээр самбарын 2 гол тоглогч нь багуудаас сур очрол өсгөр нэр тоглолтод оролцохгүй маань. Эхний тоглолтоо BC Knights-ог Эрдэнэ цогт покер боломжийг үүсгэсэн Ray Ross дамжуулт цогтын автон жаргал дээр ирсэн тоглолтоо онцтой болсон. Эхний 2 оног автон жаргал авч байна. Бэлтгэлээ бол чамруулж байгаа юм шиг байлээ. Зүүн тоглолтоо онцтой болсон. 2 оног хов чонхруудаг явсан. Бөмбөг алдсан. Төгөлдөр бөмбөгийг тастаад урагшаа дамжуулсан. Эрдэнэ цогт 2 оноо авч байна. Тэгээд эсрэг тоолборт давхар яваад очсон. Гаргасан төжил өрч холын зай шидэлтэн амжилттай. Тулах тасгалж бол Эрдэнэ цогтын дамжуулт төгөлдөр дээр ирсэн 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Батмөнхийн төгөлдөр багтаа 3. За баруунда яваад орсон доор өгсөн дамжуулт Ганбаатар довтлогын амжилттай. 2-1 амжилттай авч амжилттай болгож чаддаг. Эрдэнэ цогт зүүн довтлогоо онцтой болсон. 2-1 амжилттай авч чадсанаар BC Knights-ог онооны суулсан. Ross давлаад өгсөн Pok. За удчлаа да. Довтлогоо амжилттай болсон. 2-1 амжилттай. Эрдэнэ цогт Jordan Dolbert нэг илүү дамжуулт Ганбаатар 2 олсон. За бүм их хамгаалан Эрдэнэ цогт 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Учрот Эрдэнэ цогт 3 оног багтаа авчирдаг өрсөнгөө. Эсрэг турдан давхрыг эхлүүлсэн дээр Эрдэнэ цогт ганцаараа яваад ороод ирсэн давхрын амжилттай. Багийн ахтагч Эрдэнэ цогт доор хүйтэн бөмбөгийг амжилттай тасдаж чадлаа. Уршаа гаргаад өгсөн. Гой алхамтыг хийсэн давтлаа онцтой болсон. За залтнуудаас явуулсан төгөлдөр холын зай шидэлтэд алдсан. Пет Норвуд 2 дахь боломжийг үүсгэсэн. Дугуурлаа. Уусч байгаа Эрдэнэ цогт бөмбөг шилжсэн төгөлдөр холын зай шидэлтэд амжилттай. За Jordan Dolbert бөмбөг шилжсэн төгөлдөр 2 дараалсан шидэлтэд амжилттай болсон. Эхний үед тоглолтыг тэргүүлсэн ч гэсэн бас олон тоглолтыг алж исэн. Энэ удаад бөмбөгөө тастуулсан. Довтлогоо онцтой болсон. Азагийн Батуйг 2-1 авчирлаа. Тоглогчид хамгаалж таарна. Warren сул ороо довтлогоо амжилттай болгосон. Асуудал алга. Асуудал байхгүй дээ. Нүүн шумаар яваад Ганбаатар довтлогоо онцтой болсон. Өндөр хамгаалагчийг аргалаад 2-4 цол жаргал цагаад дамжуултыг өгсөн. Холын зай шидэлтэд амжилттай болсон. За ингээд 2-2 тоглолтын эхний үе 28-20 харьцаатайгаар өндөрж байна үзэгчтэй. BC түүний шилжиж байна. Залаад өгсөн. Шийдэлтэн амжилттай болсон. Эрдэнэ цогт 3-1 амжилттай. За автсан жаргал болон Пел Норвуд гэсэн өөр дамждаг хамт нь оруулж ирсэн байна. Ray Ross хариуг нь өгч байна. Зөвхөн тоглолт JT Warren өгсөн. Warren-ы довтлогоо онцтой. Тэ ажин шугнаас авч байна. Батуйгийн дамжуулт Pok дээр ирсэн. Pok өөрөө дайраад явсан. Довтлогоо онцтой болсон. Багийн 5 тоноо. За автхан жаргал Jordan онч болсон. За автхан жаргал урагшаа өгсөн дамжуулт маш гоё бүтэнэл баг дуулсан дамжуулт хийсэн дээрсэн төгөлдөр тэй болсон. Базар гүр урагшаа довтлогоог эхлүүлсэндээ. За Jordan Dolbert ганцаараа ороод ирсэн төгсгөл хүчтэй байлаа. Сон шилжсэн. Азагийн Батуйг шаалцсан дамжуулт цогтын отон жаргал довтлогоо амжилттай болгосноор зүүндээ өдөлсөн дамжуулт инх хамглан холын зай шидэлтэн амжилттай. Үзэн довтлогоо амжилттай болгож чадлаа. Явсан Батуйг булан түн байгаа. Дамжуултыг гоё хараад өгсөн довтлогоо онцтой болсон. Пел Норвуд үлийг хийсэн ч гэсэн доор humбээс учраас маш гоё реакшн гаргаад дамжуултыг өгсөн. JT 3 оног авсан. Бус дамжуулт төдийчийн идэвхтэй хөдөлгөөнд ороогүй Пел Норвуд голоор гүйсэн довтлогоо амжилттай. Довтлогоос 9 онооны зөрүү Эрдэнэ цогт хүлээстэй тоглолтыг үзүүлсэн довтлогоо онцтой болсон. Эрдэнэ цогт дамжуултанд таслагдсан. Хурдан довтлогоонд шилжиж байна. Дожид орж 2 алхамт хийгээд довтлогоо онцтой болсон. Дожид орж гайхалтай байна. Цацчмаар ч юм шиг, явчмаар ч юм шиг те. Батуйг за маш гоё урьд дээр үзүүлж боддог юм болсон. Эрдэнэ цогт өөрийгөө судлаад хөдөлтөөр кат хийсэн довтлогоо амжилттай. Батуйг хамгаалагч ардаа хийсэн. Дамжуулт гоё ирсэндээ араараа довтлсон довтлогоо онцтой болсон. Дожид орж 2-1 амжилттай авч чадсан. Шууд хурдан довтлогоо шилжсэн. Slam dunk-уудаа алдаатай болж байна. Ross довтлогооны секунд дуусч байгаа нүрэн шугам дагаа Jamsранд орж холын зай шидэлтэн амжилттай болжээ. Ross руу чиглэсэн дамжуулт Devin Warren бөмбөгийг тасалсан урагшаа ахаад ганцаараа гарч ирсэн оноо болжээ. Devin Warren бөмбөг алт ихтэй. Эрдэнэ цогт
Постер хамгаалтыг хийж байгаа. Росс өөртөө зай гаргаад дундын зай шидэлтэн амжилттай болсон. Эхний хагас ердөө 3 оноотой өсөөр. Хамгаалалт амжилттай болсон. Росс Батуйг суларсан холын зай шидэлтэн амжилттай болсон. Хагасыг маш сайн эхлүүлсэн шууд. Удагдалбаар зүсөөдөр орсон их өндөрт хүргэсэн довтлогын амжилтгүй Рейли Росс сул шийдсэн. Россын 3 оноо шидэлт амжилттай. Ердөө 3 онооны зүрэг болгосон. 3 оноо Будагталбаа гэж хөлбөр явна маш амархан болсон. Амжилттай болж чадлаа. Пок. За давуулж өгсөн төгөлдөр Толбортын эсрэг зүүндээ дайрсан довтлогын амжилттай. 2 амжилттай авч чадлаа. За Росс тийм. Өдөр болов гэж бодож байна. Шидэлтэн амжилттай болсон. JT. Байн таймс. Дамсранд орж Давталбар өмө төөргсөн. Мэдрэмжтэй төрсөн байлаа. За Толбор бөмбөгийг талбайд үлдээсэн. Дэвин Уорн баруун дагалгасан довтлогын амжилттай. Өтөө байгаа юм байна да. Төгөлдөр дундын зай шидэлтэн оновч болсон. Норвол 2 тууламжаар 2 оног авч чадлаа. 3 онооны хөвч гэсэн ер нь лэж байгаа. Төжөлд орж. За голд гой дамжуултыг өгсөн. Төгөлдрийн довтлогын амжилттай. За GT бол яг ч бас 2 Норволын слоныг авсан Ямсранд орж өөрөө өөргсөн довтлогоо оновчтой болсон. Түрүүний эцэгнүүдэд Warren бөмбөгийг аваад довтлогоо шилжсэн. Damien өөрөө довтлсон довтлогоо оновчтой болсон. Магийн жаргал тоглогчид л асуудлыг шийдэх юм шиг санагдаад байна да. Бөмбөг таслагдсан. Дэвин Уорн хэн нөгөө да нислэг хийлээ. Гурван тоглогчийг хамт гаргаж ирлээ дээ. Довтлогоо оновчтой болсон. Норволыг давуулаад өснөтэйч гаргаж ирсэн. Нөгөө талд Россыг 2 намхан тоглогч гаргаж ирсэн байна. Гоё иргсэн довтлогоо оновчтой болсон. Найраад явсан. Зогсоо хийж байсангүй. Төгөлдөр түн дээр хамгаалтыг хийж байгаа. Уорн зүүндээ яваад орсон алхамтаа томруулсан довтлогын амжилттай. За Уорны энэ алхамтуудыг болон зогсон. Базаргүрээс заслаа авсан заслаа найдвартай орсон. Төгөлдөр бөмбөө барьчлаа. Дундын зай шидэлтэн амжилттай. Маш том орон зайг үүсгэж өгсөн. Росс хамаалагч чарлаа дундын зэн довтлогоо оновчтой болсон. Рейли Росс 2 өнөг авч чадлаа. Төгөлдөр Рейли Росс намхан хамгаалагчтай байгаа да. Росс дундын зай шидэлтэн амжилттай болсон. 2 дараасан довтлогын үүдэж амжилттай болж чадлаа. Голоор хой гараад ирсэндээ дамжуулч гэсэн эзэндээ ирсэн. Гамаатар довтлогоо оновчтой болсон. Эрдэмтэд орж Дэвин Уорн дохиж аргалсан. Эргээд явсан Росс төр бөмбөг нэрсэн. Үүнийг нарийн Рейли Росс 2 оноо гэж байлаа. Төв дамжуулах юм байна. Росс таашааг үүссэн. Пок энд ирсэн. Пок довтлогоо амжилттай болсон. Ялчгүй. Давуу талаа бас гаргаж чадлаа. Өдрийн эсрэг зүүндээ өдөрсөн контакт дээрээс хангалттай зай үүссэн дундын зай шидэлтэн амжилттай. Баруун даалгасан явах газаргүй болсон. Эрдэнэ цогт суусууд шидэлтэн амжилттай болсон нэмээд алдаа үлээсэн. Нэг довтлогоор 4 оноо авах боломжийг Росс араас нь Дэвин Уорн орж ирээд бөмбөгийг салгаад авсан. Уорн ардаа үлдээсэн Юма Ишибашигийн дүрсгэл амжилттай болсон. Росс өндөр хамгаалагчийн эсрэг өөрөө шууд чийдсэн 3 онооны довтлогоо оновчтой болсон. Рейли Росс 3 оноо явж ирсэн Батуйг аваад шууд чийдсэн шийдэлтэн оновчтой болсон. Хав зайгийн Батуйг Миний хамгаалагчдыг итгэцүүлэх хэрэгтэй дээ. Шонхрууд Jordan Толборт Будагталбаар ороод их өндөр самбарцсан довтлогын амжилттай. Бизнес найцог ердөө ганцхан хожигдолтойгоор улирлыг тэргүүлсэн хിവэр тэд энэ удаагийн тоглолтод гол тоглогчдын нэг суур очир нь байхгүй байсан ч гэсэн ялт байгуулж 93 оноо авч сайн тоглолтоо үзүүллээ. Тэгвэл ховч онхруудын хувьд бол улирлын ээлжид ялагдлаа амсч байна.